бичих мэдлэгтэй болох талаар хичээлийн танилцуулсан байна. За олон хоолны дагаврыг Монгол бичих өөд, нүүд, нуруу, нүүд, нар, чууд, чуул, чүүл, дээс гэсэн дагаврууд байдаг. За өөд үүдийг энэс бусад гүйвэлчээр төгссөн үгээр дагуулж бичдэг. Нууд, нүүд их шиг болон инээр төгссөн үг нь ир эмийг нь харуулсан дагуулж бичдэг. Нарыг болохоор хүний айд хамаарах нэр дагуулж бичдэг. Чууд, чуул, чүүлийг бас хүний айд хамаарах нэр залгана. Дээсийг болохоор дээг нь болохоор богино гişгээр төгссөн үг нь шууд залгуулж бичдэг. Эсн болохоор хос их шиг болон энэ ил гүйвэлчээр төгссөн үгэн залгахад төгсгөлийн гүйвэлчээр тасаж бичдэг. Монголч олон төрлийн дагавар нөгөө дагаврыг ишиг зохицуулсыг баримтлан дагуулдаг байгаа. За жишээ нь гэхээр Монгол гэхний нөгөө дэлхийн дагаврыг болохоор сүүлийн олон ишгээр төгссөн нэм үгэн дагуулждаг. Жишээ нь бол тэмээ, нүүд, уул, нүүд, үнээ нүүд, ишиг нүүд, гэр нүүд, мөрнүүд. Энэ болохоор Монгол дагаврыг болохоор сүүлийн олон ишгээр төгссөн нэр үгэн дагуулж бичдэг байгаа. Түрүүнийхтэй яг адилхан жишээ нь гэвэл далай нүүд, тал нүүд, орнууд. Өөдөө дагаврыг болохоор сүүлнээс бусад гүйвэлчээр төгссөн үгэн дагуулж бичдэг байгаа. Гэрүүд, үзэрнүүд, замнууд, голнууд. Нар дагаврыг болохоор зөвхөн төрөл садан ажил мэргэжил заасан цөөн үгэн дагуулсан бичнэ. Энэ дээр гэхэд эгч нар, дарга нар, ач нар, эмч нар, багш нар гэх юм зөвхөн хүний мэргэжил, хүний айд хамаарах дагуулж бичнэ. За дараагийн нь бол хийх бичгийн олон хоног утгатай дээр болон ставрыг үнсний бичиг тишгээр төгссөн үгэн шууд бичдэг. За тишгээр төгссөн үгэн шууд бичсэн жишээ гэх юм бол ноён гэдэг үгээр дээд аваад залгаад ноён. Тэгээд охин гэдэг дээд аваад залгаад хөд болоод за тэгээд нөхөр гэдэг нөхөд. Тэгээд хоо гэдэг боход. Тэгээд хичнээн гэдэг хичэд гэх юм бичдэг гэдэг дагаврыг шууд зангуулж бичиж байгаа. За дараачих нь гэх юм бол гүйвэлчээр төгссөн үгэн залгахад эцгийн үсгийг хасаж залгуулж бичдэг. Энэ нь болохоор ингээд жишээ бэдэс, ихэс, ахас, зоглоос хэмжижтэй ингээд залгуулж бичдэг байгаа. За дараачих нь болохоор чууд чууд болон чууд чууд дагавар. За энэ нь болохоор гүйвэлчээр төгссөн үгэн залгахад эцгийн үсгийг хасаж залгуулж бичдэг. За энэ бид гэх юм бол жишээ баян гэдгээр баяжууд, тэгээд хөгшин гэдгээр хөгшчүүд хэмжижтэй ингээд залгуулж бичдэг. Энд гэх юм бол бүхэнчдөө за төгссөн үгэнд шууд залгуулж бичдэг. Чи монголчууд, тэгээд залуучууд, тэгээд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөчүүд мэдчихсэн шууд ингээд залгуулж бичдэг байгаа. За дасгал ажил нь болохоор ингэх юм байна. Энэ дагавруудыг зөв ингээд тодорхойлолттой ингэж та хүсэлтээ зурж байгаа ч юм нууд нүднэхэд энийх гэж зөвлөдөг ч юм уу ямар нэгэн тэмдэглэгээ хийгээд гэж тийм маягаар дасгалаа байна. Барааллаа тоо тавьж байгаа. 1 2 3 гэж дугаарлаж байгаа хойно зөв дагаврын юм гэж бичиж